Засгийн газрын ээлжид хуралдаан боллоо. Хуралдаанаар 20 орчим асуудал хэлцлээ. Засгийн газраас олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөлөг хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчлэгээний төлбөр хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг засгийн газрын гишүүд, засгийн газрын агентлагийн дарганаар бүх төрлийн зөвлөл хороо комиссийн дарганаарт үүрэг болголоо. Монгол улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Энэ ч утгаараа 21 аймаг нийслэлд ямар нэгэн төлбөр нэмэгдүүлэх, хураамж нэмэгдүүлэх, за хууль дагуулж татвар нэмэгдүүлэхийг бол засгийн газрын шийдвэрээр бол хориглож байгаа. Тэр цаашдаа их хурл дөрвөн мэдүүлэх, хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар нэмдэг, төлбөр нэмдэг, бүх төрлийн төлбөр хураамжийг нэмдэг байдлыг бол зогсоох ийм шийдвэрийг гаргасан. За ард иргэдийн зүгээс бол ямар нэгэн үн нэмэгдүүлэх, төлбөр татвар нэмэгдүүлэх тал дээр бол бас санаа зовх зүйлгүй. Бид бол цаашдаа бол энэ төлбөр татвар нэмдэг байдлыг бол засгийн газрын зүгээс хориглох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. Мөн аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлаас тогтоодог бүх төрлийн татвар хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны иргэдийн төлөвчдийн хуралд зөвлөлөө.